I used your pen to draw on my friend's face. I used your pen to draw on my friend's face. Use хэрэглэх гэсэн үг. Used your pen өнгөрсөн цаг дээр хэрэгэлсэн танай балыг чиний. Гэтэ энэ компанитай уцаар ярьж байгаа учраас танай. To draw зураг зурах. On my friend's face. Найзынхаа нүүрэн дээр. Friend энэ болохоор easy-ийн тавчлал биш шүү. Энэ дээрээ цэгтэй s болохоор тэрний энэний гэдэг утгыг илэрхийлдэг. Тэгэхээр найзынхаа нүүрэн дээр танаа балаар зураг зурсан юм л та. A beard and a mustache. A beard and a mustache. Mustache гэж биччихэд mustache гэж уншдаг. Энэ болохоор ямаа сахлыг хэлдэг. Уруулны дээд хэсэг дээр дээшээ дэрвэс хэлбэртэй сахлыг хэлдэг. A beard гэдэг нь болохоор доошоо нь багсааж бавааж ургасан сахлыг хэлдэг шүү. Well, makeup didn't cover it. Oh, okay. За сагал зураац. Well, makeup didn't cover. За нүүрний бодолтоор дарагдахгүй байна гэж. Makeup нүүрний бодолт те. Didn't cover. Cover гэдэг чинь ямар нэг юм бүтээх, даалтлах гэсэн утгатай үг. За дууны cover-ыг дуулна гэж ярьдэн штэ. Тэр бас ер нь бол тэр дууг хуулж арай өөрөөр дуулах гэсэн үг. Okay, thank you. Yeah, it's not coming off. Okay, thank you. Yes, it's not coming off. За одоо уцаа тавьж जैन те. Okay, thank you гэж хэлээд. Тэгээд яана энэ арилахгүй гинэ. За coming off гэдэг нь ямар нэг юмн дээр болцсон толб молб юмыг арилгахыг хэлдэг юм бол. Тэгээд it's not coming off. Арилахгүй гэж. What? What else did he say? He said he thought I was funny. What? What else did he say? За юу гэдэг тэр өөр юу гэж хэлсэн бэ гэж байна. Else гэдэг нь илүү нэг өөр нэг гэсэн утгатай үг. Тэгэхээр did he say тэр хэлсэн. Тэгээд else өөр юу гэсэн гэж асууж байна. He said he thought I was funny. Тэр хэлэхдээ тэр намайг ямар хөвгөлтэй юм бэ гэж бодсон гэж хэлж байна. Thinking гэсэн цаг thought I was funny. Намайг хөвгөлтэй байсан гэж бодсон байна тийм. Look, let's just go downstairs, have some fun, and you will forget all about it. Look, let's just go downstairs. No, хардаа тэ нөхцөл байдал юм байна. Зүгээр л let's go явцгаая. Let's just go зүгээр л явцгаая. Downstairs доод давхар руу. Have some fun. Хөгжилтий. Fun-ыг have хийх. Одоо эзэмших гэдэг утгаар өгчлөл орчуулагдана. Гэхдээ ер нь л хөгжилцгөө гэсэн үг тийм. And you will forget all about this. За all about this гэдэг нь энд болж байгаа үйл явдлыг хэлж байгаа. And you will forget. Чи мартах болно. Ирээдүйн цаг тийм. Мартах гэсэн үг forget гэдэг нь. No, there is no way I am leaving this room looking like this. No, there's no way. За ер нь бол no way гэх юм бол ингэж байна гэж байхгүй гэдэг утгыг хэлдэг. Зам байхгүй гэсэн үг биш шүү. Тэргүй ийм байхгүй. There's no way I'm leaving this room looking like this. Тэгэхээр ийм царайтай энэ өрөөнөөс гарна гэж бол байхгүй шүү гэдэг утга. Looking like this гэдэг нь ер нь ямар нэг хувц хоноор өмссөн, гоё хувц хоноор өмссөн ч юм уу, муу хувц хоноор өмссөн ч юм уу те. Ингэж харагдах гэдэг утгыг хэлдэг шүү. Looking like this гэдэг нь. It's not that bad. Ross, I am a human doodle. It's not that bad. Роос өөрийгөө жоохон мөрх маягтай те. Тийм муухай биш л ээ штэ. Тийм. Bad гэдэг чинь муухай гэсэн үг. Тэгэхээр not that гэхээр нэг тийм муу биш л байна штэ. Ross, I am a human doodle. За Ross руу ууралж байна. Би хүн зураг болчоод байна. Human doodle гэдэг нь болохоор ер нь гараараа ингээд хүний дүрсийг зурцсан байгааг хэлдэг. Нүүрэн дээр янз бүрийн зурцсан сонин юм дүрс мөс зурцсан тохиолдолд human doodle гэж чалдаг хана штэ. Look, just because some idiot drew on your face doesn't mean you shouldn't have any fun, okay? Look, just because some idiot drew on your face, just because гэдэг нь зөвхөн энээс болж гэдэг утгаар хэлж байгаа шүү. Because гэдэг чинь яагаад гэвэл гэсэн үг. Just гэдэг чинь ганцхан зөвхөн. Just because some idiot drew on your face, idiot гэдэг чинь тэнэг гэж хэлж байгаа. Тэгэхээр
хин нэгэн тэнэг drawing өнгөрсөн цаг drew зурах on your face чиний нүүрэн дээр. Тэгэхээр хин нэгэн тэнэг чиний нүүрэн дээр зурснаас болж зөвхөн энэс болж doesn't mean you shouldn't have any fun, okay? Энэ зурснаас болж чи хөгжилдөж болохгүй гэсэн үг биш дээ. Doesn't mean гэж болох. Тэр тийм санаа биш штэ гэдэг утгаар хэлж байна те. Зүгээр тэрнээс болоод чи ингэхгүй юм гэдэг бол утгагүй штэ л гэдэг санаагаар хэлж байна те. No one's gonna even look at you, okay? This is Vegas. Hello? No one is even gonna look at you. This is Vegas. Hello? No one, хинч биш, is even gonna look at you. Хинч чамаа тоож харахгүй гэж юм тийм. This is Vegas. Энд чинь Vegas шүү дээ. Hello, хөөе, энд чинь Vegas шүү дээ. There were tons of other freaks here. There are tons of other freaks here. За, freak гэдэг нь гажиг, сонин, хажин хүмүүсийг хэлнэ. Tons of гэдэг нь уг нь бол тонн буюу килограмм, тонн гэдэг хэмжээр байх нь тий. Гэхдээ ярианы хэлэндээ нэг маш олон хүн байгаа гэдэг утгаар хэлдэг. Энэ Vegas юм чинь маш олон гажиг хүмүүс байгаа штэ. Чамаас гадна гэж тий. Other гэдэг нь чамаас гадна гэдэг утгаар энэ дээр орж байгаа шүү. Бусад гэдэг үг штэ. Come on, no one will notice, I swear. Come on. Come on. No one will notice. I swear. За, notice гэдэг нь болохоор анхаарах, анзаарах гэсэн үг. Бас нэг утга нь юу гэдэг гэхээр мэдэгдэл гэсэн утга байдаг. Чамд жишээ нь гар утсан дээр чинь төлбөрийн мэдэгдэл эрхийг энэ notice гэж хэлдэг. Энэ нь хин чамааг анзаарахгүй. I swear. Swear амлах гэсэн. Тэгэхээр би амлаж байна. Okay, there was some staring and pointing. Okay. There was some staring and pointing. За, тэгсэн дээ. There was тэнд байсан some staring зарим хүмүүс чам руу ширтээд байсан and pointing гараараа заасан. Хуруугаараа заахыг pointing гэж хэлдэг. Тэгэхээр зарим хүмүүс гөлрөөд бас гараараа заагаад байсан. Sorry, тийм. Okay, I need a drink. Hey, you know, they really overcharge you for that stuff. Okay, I need a drink. Алкогольны төрлийн уух юм хэлдэг. Бас зүгээр өөр ус уумаар байсан ч I need a drink гэж хэлж болно. Oh, hey, you know they really overcharge you for that stuff. Зочд буудлын миний барыг онгойлгосон дээ юм уу гэд. Тэгсэн чинь Ross, хөөе, наад чи хитрхийн үнэтэй штэ. Чи мэдж байгаа ах те гэж юм. You know, чи мэдж байгаа. They really overcharge. За, charge гэдэг нь чамаас одоо мөнгө авахыг хэлж байгаа те. I will charge you $5 гэх юм бол энэ $5 үнэтэй гэдгийг хэлж. Тэгвэл overcharge гэхээр зөв байгаа үннээс нь хитрхийн өндөр үнээр чамд зардаг гэдэг утгыг хэлж байгаа. Тэгээд for that stuff наад зүйлсийн чинь төлөө те. Тэгэхээр миний бар нь байгаа юмнууд энгийн дэлгүүрт байдгаас хит үнэтэй штэ гэдэг санаа хэлж. Who cares because it's all on me. Rachel гэсэн чинь муухай харжтай уурлаа. But who cares? Гэхдээ хин тамаатай юм тий. Because it's all on me. За бүх төлбөрийг би төлнө гэдгийг it's all on me гэж хэлдэг. Хамт хоолнд ороход би дааж шүү гэдэг утгаар тийм. Тэгэхээр би даана гэдэг утгаар нь it's all on me. That is one big drink. Macadamia nut? Wow, that's some pricey nut. That is one big drink. За маш олон алкогол гаргаад тавьсан чи. Маш их уухан байна да. Big drink гэхээр том big гэдэг үү? Drink уух зүйлс те. Тэгэхээр one big drink гэхээр чи өнөөдөр ер нь нэлээд л их уухан дээ гэдэг санаагаар хэлж байгаа. Macadamia nut, that's some pricey nut. Macadamia nut гэдэг юм байдаг. Багшин зургийг оруулсан байгаа. Энэ ямар амар үнэтэй самар вэ гэж. Pricey. За price гэдэг чинь үн гэсэн үг те. Тэднэр үнэтэй. Pricey гэхээр өндөр үнэтэй. Хит өндрөөр үнэлсэн гэсэн утгаар. Really like those macadamia nuts, huh? Nope. You really like those macadamia nuts, huh? You really like. Like нь үнэхээр дуртай гэдэг утгаар орж ирж байна те. Those наад олон тоон дээр байгаа те. Наад macadamia самаранда үнэхээр тийм дуртай юм уу те? Rachel? No. Really like those macadamia nuts, huh? Nope.